Таны гой дүр зургтад харлаа. Одоо ард харагдаж байгаа энэ манан баггүй. Манан юм шиг байна. Тэгээд энэ дээр араа энд ингээд үүл бишээ уул баг. Тэгээ уул руу ингээд бууж ир. Энэ айгүй том уул байна. Тэгээд энэ уул руу ингээд манан буугаад ирсэн. Тэгээд манныхаа дээр ингээд уулын орой харагдаад уулын дээр ингээд үүл харагдаад. Яг нүдээр харах юм бол амар гой дүр зураг. Энэ Солонготын давааг даваад тэгээд нэг 5-6 км явхлаар ингээд айгүй том юм уул гавдаас гарч ирсэн. Тэг яг энэ уулан дээр юм гоё дүр зурагтай. Хэвээ гоё харагдаж. За, сонгон дээр ирсэн байна. Энд чи хоол идээд тэгээд цаашаа яваа та. 17 онд сонгонд ирж яхад яг энэ буусан цайны газар бидэд буусан. Амар гоё хоолтойсон гэрээ. Тэгээд тэгж яхад 17 онд ирж яхадаараа энэ байрлага тэр байрлага эдгээр ингээ ер нь байгаагүй. Энийг ингээ ерөөхдөө юм хоосон тал шахав байсан байхгүй. Хов хоосон. Тэгээ энэгээр хідэн юм цайн байна газартай. Тэгсэн чи одоо энд юу вэ? Үндсэн мянганы зам нь бүр урдуулаад тавигдаад амар их байрлага өгсөн. Ер нь сонгоо айгүй хөгжсөн шүү дээ. Тэгээд салхилаад байгаа болохоор хашааны нөмөр зогсчихлээ. Байшингийн нөмөрт. За тэгээд одоо энэ ч хоол идээ тэгээд цаашаа хөдлөн та. За сая өчигдөр орой Улаангонд орж ирээд за тэгээ өглөө эрт гараад одоо Давс сумын 100 жил дээр ирсэн байна. 100 жилийн баяр нь одоо эхлэгчээд. Тэгээд ерөнхийдөө Улаангомын төвөөс 130 км-ийн зайтай байна юм байна. 100 км-т нь бол засмал замаар яваад тэгээ 30 км-т нь шараан замаар яваад одоо ерөнхийдөө орж ирдэг юм байна. Энэ зам нь бол дайжгүй. Тэгээд ер нь сум гэхээр одоо нэлийн дайжгүй хөгжилтэй хөгжсөн юм байна. Тэгээ одоо ийш ороод гоё. Наадам талбаар ороод ирлээ. Баяр наадмаа үзье. Нээлтийн үйл ажиллагаа нь одоо эхэлгээд авч байна. Тачгүй гоё аав шиг нахаа. Тийм ээ. 2500 гинэ. Одоо нэг 15 минутын дараагаас гаах. Сэлбэ юм бэ? Захаач. Захаачийг нэг хоош ирсэх гэж. За тэгээд хоёр хүний дараад яах юм. Жохон Агаа нэг юм. Одоо чи энэ бахна одоо майныг энэ манах уу? Чи ахрах. Чи энэ бүртэг үү? За. Явдаж наадмын ошоор олоод идчихлээ. Тэгээд микрофонг болохоор одоо ингээд орчны чимээ амар их байгаа. Миний яриасаа сонсохгүй ч магадгүй. За тэгээд Давс сумын 100 жил бол ер нь гоё болж байна. За тэгээд миний ардуур одоо ингээд хуушурны эсгүүд, тоглоомны эсгүүд. За тэгээд одоо арга хэмжээ нээлтийн арга хэмжээ нь одоо явагдаж байна. Урлагийн тоглолтууд нь явагдаж байна. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү болд юм байна да. Наадмын талбайгаас жоохон холдчихлоо. Тэнд аягүй шуугаан талах юм яаж болохгүй. За тэгээд хотын сумын төвөөр жоохон явж үзье. За тэгээд миний ард харагдах энэ нэг цэцэрлэгт хүрээлэн гинэ аягүй. Тэр болохоор цэцэрлэг юм шүү. Энэ болохоор ингэ цэцэрлэгт хүрээлэн гээд тэгснэ. Яаж байгаа гэхээр энараа 8 хорлоо цэцэрлэгт хүрээлэн гинэ. Тэгээд Давс сумын 100 жилийн агаар аав ээжтэй. Аав ээжийнхэн дурсгалд зориулаад ийм цэцэрлэгт хүрээлэн. Ийм цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгсөн байна. Ямар гоё санагдлаа. За тэгээ одоо жоох ийшээ яваад үзье. Тэгээд ер нь ягаад Давс сумыг зорж ирсэн бэ гэхээр манай ээжийн одоо төрсөн нутаг. Тэгээд энэ жил 100 жил болж байгаа учраас ер нь олж орж
Наашаа үзэхээр орж ирсэ. За энэ шар болохоор цэцэрлэг юм байна. Сумынхаа төвд цэцэрлэг. Гэхдээ миний хувьд бол миний харж байсан сумуудаас бас ер нь хөгжлийн хувьд бол аюу хөгжилтэй сум байна. Сайн хөгжсөн сум. Ийм 2 давхар 3 давхар ийм орон сууцны байгууллагууд ихтэй. Тэр араатын дараач 2 давхар ийм орон сууцны байгууллагууд ихтэй, цэцэрлэг ихтэй. Тэгээд тийшээ яваад спортын ордон байна. Тэнд дулааны станц тэр өндрийн амтантай. Хайж байна. Тэр өндрийн амтантай. Тэр өндрийн амтантай улааны станц харагдаж байгаа. Гоё байна. За нэг гоё юм ярьж хөө. Нэг сонирхолтой юм. Нэг сонирхолтой юм болж байна. Тэгэхээр одоо энэ улаан хашаа шүү дээ. Энэ юм улаан хашаа. За одоо ингээ хар хорноос нааш хазаа явхлаар зам таарж байгаа аймаг сумдуудын зам дагах буюу одоо нүүрийн хэсгийн айлуудын хашаа бүгд яг ийм стандартын дагах. Ийм хээтэй ногоо улаанаар будцсан ийм стандартын дагах бодчихдээ мэл. Тэгээ яагаад юм бэ дээ бол гэсэн чинь одоо юу тухайн сумын одоо юунаас нь хорооноос нь те бүгдийн ингээд бод гэдэг ингээд цаанаас нь хүмүүс хурж ирээ гэж бодсон байт юм бэл. Амар сонирхол. Тэр надад амар сонирхолтой санагдсан. Хэн бол дараа юм хөшөө байна. Энэ хэний хөшөө гэнэ үү? Ахмад жил гинэ. Ахмадын жил 1999 он гинэ. За тэгээ тэрэн дээр Цэдэн болын 131 Цэдэн бол гинэ. Музей байна. За тэгээд энэ хөө усын давс сумд Цэдэн бол даргын Монголын төрийн түвшээ Цэдэн бол даргын төрсөн нутаг юм байна. Тэгээд сая бас нээлтэн дээр бас Цэдэн бол даргыг нэрийн мөнхөд дурсаж явъя гэж бас дурдж байна. Бас жүжиглсэн тоглолт явуулсан нааш тэрийг бичиж чадсангүй би өөр газар хоол идэж явж байгаад. За тэгээд ерөнхийдөө музей өнөөдөр наадмын өдөр учраас энэ ажиллахгүй. Тэгээд бид хэд бараг өнөөдөр бараг буцаа явчих болов гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө ингэж болоо юм байна. Одоо энэний урт талд энэ төрийн ордон юм шиг байна. Аймаг удирдлагын ордон юм шиг байна. Тэгээд энэний урт болохоор цэцэрлэг сургуулийн заал болсон. Тэгэл энэний цаагаар ингээд гэр хороолох. Ингээл ерөнхийдөө болоо. За тэгээд ийм гоё. Маань тэгээд нөгөө давс сум маань одоо хамгийн одоо гоё зүйл нь ингээд байгалийн сайхан байна. Тэгээ гоё түүхтэй сум байна. Ийм дээр үеийн одоо Оросын загвартай ийм байшингуудыг харахад гоё санагддаг. Надад л бас гоё санагдаж байна. Нийт тийм шиг урт. Оросын байшингуудыг харахад надад гоё санагдаад байд. За энэ араа энэ пад байна. Пад нэг олгцсон. Энд одоо хэн нэг өгнөх л та. Төдөлгөө ордны төдөлгөө орд юм шиг байна. Тэ дотгийн удирдлагын ордны урд Цэдэн бол Юмжийн Цэдэн бол даргын хөшөө болон лого байт юм байна. Энэс гоё. Мөн ерөнхийдөө бол давс сумын одоо үндэсний бахархал давс сумын бахархал юм бол Юмжигийн Цэдэн бол дарга юм байна. Монгол Улсын баатар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Юмжигийн Цэдэн бол дарга өгшөө. За тийм. Энэ л ерөнхийдөө давстай одоо давс сумын бол бахархалт хүн юм байна. Энэ тэмдгүүд Цэдэн бол даргын музей өгшөө. За тэгээд саяны арга хэмжээ хүртэл Цэдэн бол даргын нэрэмжт арга хэмжээ наадмын нээлттэр нь болж байна. Ер нь тийм юм байна. Гоё. За энэ аваар жоо халахсан чи ер нь л ядарчлаа. Тэгээд бас нэг сонирхолтой юм гэх юм уу? Одоо чинь энэ Цэдэн бол даргын музейний хашаа тэгээ энэ цэцэрлэгт хүрээлэн энэ тэнд байгаа жижиг цэцэрлэгт хүрээлэн гэсэн одоо энэ ажлууд байгаа шүү дээ. Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ сумын иргэдэн өөрсдөө хийж өгсөн байна. Аав ээжийнхэн гэгээн дурсгал, дахинхан гэгээн дурсгал гэдэг. Тэгээ хөвчлэг нь аав ээжийнхэн гэгээн дурсгал зориулж сумын иргэдэн өөрсдөө бүтээн байгуулалтыг хийж өгсөн байна. Яг их цэцэрлэг зөвлөл тэгээд тэр хөшөөнүүд тэ дурсгал дурсгалын одоо шин чанартай тийм бүтээн байгуулалтуудыг бүгд ингэ
Сумаар өвд нь өөртөө хийсэн байна. Тэр нас гоё. Надад таалж. Нөгөө давс сумаар маань одоо хамгийн одоо гоё зүйл нь ингээд байгалийн сайхан байна. Тэгээ гоё түүхтэй сум байна. Тэмэл даргын сум гэдгээр бол маш алдартай. Тэгээд бас нэг юм болохоор юу. За тэгээд наашаа давс сум ирж хаад замд маш гоё өндөр сардаг уулууд таарсан. Тэгээ уулын оройгоор цастай цас дарчихсан маш гоё үзэсгэлэнтэй харагдсан. Байгаль бол үнэхээр гоё харагдсан. За тэгээд өнөөдрийн блогийн түрээд өндөрлөж байна. Эргээд улаан гомд уулзъя.